37 удаагийн үндэсний номын баярт үндэсний мэдээллийн Монцом агентлаг оролцож байна. 2 дахь өдөр Монцом агентлаг номын баярт хүрэлцэн ирсэн иргэд болон Япон хэлээр суралцж байгаа хүүхд залуус зориулан Япон хэл соёлын өдрөлгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид болон Япон тоогооч Япон хоолны соёлыг зурчлан таниулсан юм а. Үндэсний мэдээллийн Монцом агентлагийн Япон хэлний сонин анх 2003 оноос эхэлсэн түүхтэй. 22 жилийн хугацаанд Япон хэл соёлыг монголчуудад түгээн дэлгэрүүлж Монгол-Япон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм а. Одоо ингээ Японд руу яваад ажил төрөх хийх юм ингээ Япон хэлтэй болоод Япон хүмүүстэй гоё харилцаж Япон найзтай болч болно гоё санагддаг ш надад. Япон хэл ер нь чамд хэрэг таалагдав? Би бол 1-р ангиасаа Японд сурцсан болохоор амар гоё л санагддаг ш. Ингээд би надаас Япон найз их байдаг. Тэгэл Япон хэлээ ашиглаад одоо юм хийн гэж боддог. Япон улсын талаар хэрэг чи мэдээлэлтэй вэ? Япон хүмүүс надад бол амар ингээд тийм сайхан сэтгэлтэй улс орондоо хайртай хүмүүс шиг санагддаг. Гэтэ тэр ингээд ийм хувцас тийм уламжлал юмнаас бас амар хөөрхөн л санагддаг те. Надад амар гоё. Нөгөө оролцоод яг ингэж инээсээ юмд оролцож үзээг болохоор ингээд оролцоод үзсэн чинь амар гоё юм. Чи яагаад Япон хэл ер нь сурахаар болсон? Япон хэлний юу нь гоё юм чам? Япон хэлний нөгөө ингээд үндэс нь амар гоё. Тэнгүүтээ ингээд уламжлан гоё болохоор энэ Япон хэлээр сурж байгаа. Чи Япон улсын талаар хэр сайн мэдэх вэ? Япон улс ямар ч нөгөө хог моггүй ямар ч таж ингээд бүх юмнууд нь цэвэрхэн жигд байдаг болохоор. Энэ бүжиг нь болохоор Twice-ийн What is Love гэдэг нэртэй бүжиг байхгүй юу? Ер нь бол Солонгосын тэгээ нөгөө Япон хэлээ тусгаж байгаа болохоор Японыг сонгоод тэгээд яасан бүжиг л. Ер нь яагаад Япон хэлийг чи сурах вэ? Япон улсын нөгөө ингээд бүх зүйлүүд нь гой санагдаад тэгээд ингээд уламжлал соёлтой. Тэгээ бас манай их бас ингээд Япон хэлийг сонгосон болохоор ингээд хам зэрэг судлаа явъя гэж сонгосон. Япон хэл сурахын хамгийн гоё зүйлийг чи юу гэж бодож байна? Сурахад ер нь хэцүү юу? Үгүй амархан. Ер нь Монголтой төстэй нөгөө англи хэл гэх юм бол ингээ хойноос орчуулдаг бол Япон бол ингээ шууд хаанаас нь орчуулсан ингээ Монголтой төстэй орчуулдаг. Монгол зүүшээ сонин анх 14 хоногт нэг удаа 4 нүрээр хэвлэгддэг байсан сонины нийтлэлийн бодлого нь Японд дэх монголчуудыг дэмжигчдийн хүрээг өргөжүүлэх, хоёр орны харилцаанд гарч эхэлсэн шинэ харилцаа, хандлага, үүсгэл санаачлагыг дэмжин дэлгэрүүлэхэд чиглэж байсан юм а. Өнөөдөр ч энэхүү зарчмаа гол болгон ажиллаж байна. Монгол зүүшээ сонин 2006 оноос 7 хоног тутамд хэвлэгддэг болсон. Одоо сонины уншигчдын дийлэнх нь Монгол дахь Япон иргэд Японы төр засаг бизнесийн байгууллагын оюутан сурагчид байдаг юм а. 20 гаруй жил тасралтгүй гарч байгаа тус сонин нь Монгол улсын тухай мэдээллийг Япон хэлээр дамжуулан олон улсад түгээдэг Монгол-Японы харилцаа хамтын ажиллагааны нэгэн гүүр болсон хэвлэл юм а.